За бүгдд нь энэ өдрийн мэнд. Олон жилийн өмнө Wano Arc-ийн төвчлийг та нартай хүргэж байгаа зогссон юм байлээ. Тэгэхээр бодлоо л доо. One Piece-ийг эхнээс нь одоо хүртэл үзэх юм жоо яригтай л байх л та. Тэгвэл би та нартаа One Piece-ийн бүр нийт 33 arc байдаг юм байлээ. Тайлж чадхаараа өөрийнхөө боломж болцоогоороо магадгүй ч гэсэн бүгдийг нь хүрэх том зорилго одоо өмнөө тавиад ингээ бичлэгээ хийж хэллээ. За мэдээж та нар маань аваг дэмжиж суугаа захиалаа лайк дараад үзээрэй гэж хүсье. Бичлэгээ таалан сууж тухлан сойрхоорой. Инхүү Кинг Зоро 2-ын сүүлийн тулаан эхэлж Кингийн галзуу урдыг Зоро чүүл гүйцэж түн рүү дайралт ихэд өөрийнх нь чадрыг Зоро мэдсэнийг нь анзаарч Зоро түүнийг үгээр өдөхөд Кинг уурлан асар олон галтлуу түнлөө явуулахад Зоро дайралтыг нь зогсоож 103 зүсэл гих дайралтын Кингийг алтгаа. Кинг ялгахдаа Кайдод өгсөн амлалтаа санан түүнийг далайн дээрмчний хаан болгож чадаагүйдээ гунин Онигашима арлын гадагш цөлөгдлөө. За харин дотор CP0 нарт Кинг ялагдсныг хэлэхэд одоо тэдний эсрэг зөвхөн Big Mom болон Kaido л үлдэж байна гэж бусад том тушаалтнууд бүгд л ялагдлаа хэмээлсэн. Хэрвээ Luffy ялвал нисэж буй Onigashima доош унаж асар том дэлбэрэлт үүснэ. Мөн Flower хотын иргэдийг Onigashima арал дээр байгаа бүх хүмүүс үхэх аюултай гэж ярилцдаг. Бас нэг аюул нь нөгөө нэг галан сүнс чинь доош явсаар л байгаа өгөөд Ямато амжиж тесрэг бөмбүүдийг аюулгүй болохгүй л унахаас өмнө дэлбэрэх байлаа. Яматоч амжиж доод давхарт очиж чадлаа. Энэ үед Усоп, Кинемон болон бусад самурай нарыг олж тэднийг биес далайн дээрэмчдээс хамгаалж авахад нэмэлт хүч ирснээр тэд бүгд хамтдаа цааш цухтааж чаддаг. За ингээд 2 дугаар давхарт ирэхэд Комурасаки Орочид хөгжмөө тоглож өсөөр л байлаа. Харин нөгөө талд CP0-ийнхэн Drake Apo 2-ыг буулгаж авсан байгаа харагдана. Дээвэр дээр Luffy-гийн шинэ хаки Kaido-гийн эсрэг нэлээд бүтэмжтэй байгааг анзаарч тэр хоёр хоёулаа дотор нэг л эвгүй байгаа ч гэсэн цөсөн хөөрж байна гэж инээлдэг мөргөлжлөн тулалддаг. Kaido харин ийм сайхан шөнийг сархтаар химэн маш том торхтой сархтыг ууж орхидог. Kaiдог ялсны дараа өөрийн гэсэн асар том найр хийх болно гэж Luffy Kaido хэлэхэд Kaido үнд нь уурлан өөрийнх нь найрыг сүйтгэсэнд бүр ч илүү уурлан бүр мөсөн согтсон байлаа. Энэ үеийг Luffy ашиглан зохилт хийдэгч дайралтаас нь бүр маш шаламгай бултаж Luffy-г хүчтэй зогтдог. Kaido бүр мөсөн согтон би энэ цайзыг барих гэж 5 жил зарцуулж байхад бүр миний найран дээр ирж цайзыг минь нураалаа хэмээн гомдлсоор л. Хэсэг гигэн арал Марижо руу шилжихэд 5 горосоноор хоорондоо мэтгэлцэж байдаг. Саяхан болсон Reverie дээрх болсон том золгүй явдлыг яах вэ гэж ярихад нөгөө талаас Wano руу явсан CP0-ийн өдийд Nico Robin-ыг бариад наашаа гарцсан байх ёстой гэж бас ярилцсан. Харин тэд хамтдаа нэгэн асуудлын тухай ярилцмаар байна гэж хэлэн нэгэн чөтгөрийн жимсийг дэлхийгээс нуухын тулд яагаад нэрийг нь өөрчилсөн юм хэдэн 100 жилийн турш бидний гарт ирэх ирж чадаагүй бусдын гарт л байсан. Гэтэ хинч энэ жимсийг awaken хийж чадаагүй хэмээн хэсэг өөрчлөгддөг. За харин Wano-гийн гадаа маш том засгийн газрын усан флот цуглалсан байх бөгөөд тэдний цаана Zenisha байгааг харддаг. За ингээд буцаад цайз руу очивол Chopper буцааж идэгрэн зоо улсын Ямаа эмч түнд Зоро өгсөн там бол түүнийг асар хурдан идгэж чадах ч гэсэн нөлөө гарах үед 2 дахин илүү өвдөлтийг өгдөг гэж тайлбарлаж байхад Зоро Onigashima арлын гадна ухаангүй мөн цусаар будагтан хөвтсөн байдаг. За арайчуун үдэ нэхэд бүх юм саарлтан түүний урд Grim Reaper буюу үхлийн бурхан гарч ирэн түн рүү далаадаг. Харин цайз дотор Franky Zoro хайсаар цайзаар нэнгүүж байдаг. За энэхүү ийзүү рүү шилжиж Kinemon болон Kikuг аварсандаа баярлж байгаа ч өөрийнхөө шархаа арайчуу дийлэн алхаж байхад Robin-ы араас явж исэн CP0-тэй таарахад CP0 түнд бид бинээ хараагүй шүү. Бид өөр зорилготой явж хуучин цагаан сахалтынхантай зурлах хүсэл алга гэж түүнийг өнгөрөн цааш явж байхад ийзүү тэднийг дудан хэсэг өөрчлөгддөг. Ямато 6 дугаар давхар тесрэг бөмбөнүүд дээр очин өөрийн чадраа ашиглан хөлдөөж амжихад Kizimbo ч гэсэн яг мөн адил яг доош орж иж байлаа. Ямато хүчтэй цохилтхийн түүнийг бэртээхэд Яматогийн өдөөс асар халуун цацарч атаа оршлын чимээ гардаг. Энэ үеэр Big Mom-ийн хүчтэй дайрал Lawgid хоёрыг дахин нэг удаа буулгаж аван дээвэр рүү явах гэхэд манай хоёр буцаж босч ирэн бид үхэх байсан ч чамайг хизээч дээвэр рүү явуулахгүй гэж сүүлийн хүчээ барж Kid Big Mom руу дайрна. Лав одоо л чиний хийх цаг гэж хэлдэг. За Big Mom дайралтын дараа босож ирдэгч түүний хавирга болон дотоод эрхтнүүд гимтэж мөн түүний баруун гар бүр мөрсөн хугарсан байгааг Лавд хэлж түүний жимсний хүчийг сайшаадаг.
За гараа өөрийнхөө хүчээр шууд л идгээж хааны акигаа гарган Кидийн төмөр бухыг 2 хуваадаг. Кидийн төмөр бухчтай юухан байхаа буцаж 1 болоод Big Mom руу дайрсаар л байна. Бухаараа дайландуулж өөрөө дайралтхийн түүнийг сөгдүүлэхэд Лавчин боломжийг алдалгүй. Лав Кид хоёрын ээлжилсэн дайралтууд Big Mom-ыг онсоор л үүнд Big Mom уурлан өөрийнхөө хамгийн хүчтэй дайралтаа хийж Кидийг онлоо. Харин энэ үед Big Mom өөрийнх нь дээр гарч ирж байгаа. Энэ том цайзыг анзааралгүй Лавын мэхэнд орж цайзанд даралдаг. Лавч түүний дээр гарan сэлмээ цээж рүү цон дэлхийн гүн хүртэл сэлмээ сунган цахилгаанаа ашиглан үххийн наан түүний дээрээс холдлоо. Кид одоо чиний ээлж гэхэд Кид шин Beam Bank гэх юм уу ийм лазер бим ашиглаж Big Mom руу дайралт хийхэд Big Mom өөрийнхөө амьдралын 10 жилиг золиослон ойр орчныхаа хүмүүсийн сүнсийг сорон Кидийн дайралтын өдөөс тэмцсээр л байдаг. Лав харин рерум бүтээж рум доторх бүх зүйлсийг чимээгүй болгох техник хэрэглэн Big Mom-ын хүчийг зогсоодгоо. За Лавын араас Misery довтлоход Лав төвггүйхэн түүнийг 2 хувааж чаддаг. Энэ үед Кид 2 дахь Damned Punk-а ашиглан Big Mom-ыг доош нугадаг. Унаж байхдаа Big Mom хөлдөө тесрэх бөмбөгийг барьж авахд дэлбэрч Ямато дэлбэлтийг босод бөмбөг рүү ойртуулахгүй гэж бүхний гаргадаг. Энэ тесрэлт Казимбогч хүчгүй болгож Ваногийн доод хэсэг дэлбэрч Big Mom Flower хот руу харж өнгөрснөө санан газарлуу унахдаа Адгийн үеийнхнийг мөн Рожерыг үзэн ядан дэлхийн ёроол руу лавагаар дүрэн газарлуу унан Big Mom-ыг буулгаж авч чадж байгаамаа. За Момо Онигошимаг өөр зүг рүү авч явах гэж хичээж байх үед толгойд нь гинтл нэг хоолой сонсогддог нь Зүнишагийн хоолой байдаг. Зүниша Момод өөрийгөө 800 жилийн өмнө том нүгэл үлдсэн Joy Boy-ын ант нөхөр байна хэмээн танилцуулдаг. Зүниша Момод тусалцаа өгөхийг санал болгоход хэрв Зүниша орж ирэх юм бол Ваногийн хан нурахыг байна гэж бодож шийдвэрт хүч чадахгүй тэнэгэлздэг. Харин дотор Изу CP0-ийн нэгийг алж өөрийнхөө амийг алддаг. Үлдсэн CP0-ийн Робины араас явах гэтэл Горосагийн таваас шин тушаал ирж дээвэр рүү гарч Кайдо тусал ирээдүйд бий болж болох үед аюулаас сэргийлж дэрсэн маалгатыг ал гэж түүнийг явуулдаг. Харин Комуросаки Орочийг тэнэгтүүлж түүнд далайн чулуу зоож хүчийг сулруулдаг. Харин дээвэр дээр Кайдо уйлсаар Луфи харин сүүлийнхаа гэр дөрүүд орон Кайдо руу дайралтаа хийсээр л байлаа. Луфигийн цохилтууд түүнд нөлөөлж байгаа хэдий ч Кайдо дахин луу болж Луфи рүү халаараа дөрөхөд сүүлийн хүчээрээ Bouncy Man болон түүнээсээ түүнийг нь хүлээж авдаг ч гэсэн бултаж чадан Кайдо руу хүчтэй дайралт хийхэд Кайдоч түн рүү дайралтын хүчтэй мөргөлдөөн болохын даван дээр CP0-ийн үлдэгдэл тулаанд орж ирэн Луфиг барьж цохилтыг нь алдуулан мөн Кайдогийн цохилтыг оновчтой болгож өгөн Луфиг улхахаа алдахад хүргэдэг. За Кайдо шудраг өсөлтөөн болоогүйд уурлан CP0-ийн үлдэгдлийг газартаа тэгшилждэг. Харин дараа нь доош бууж Луфиг яснаа бүгдэд хилж үлдсэн хүмүүс бүгд дайныг зогсоохыг тушааж өөрийнхөө шинэ хотыг байгуулна. Тэнд та нар босс шиг ажиллаж болно гэхэд бүгд Луфигийн үхлийг эргэцүүлж итгэхгүй байлаа. Ямато Момо хоёр ч гэсэн Луфигийн хоолойг сонсч чадахгүй байгаагаа анзаарч бүгд л айж эхэлж байхад дээвэр дээр ухаангүй босон Луфигийн бие гинэтл хөдөлж түүний зүрхнээс хувьсгалын бөмбөрийн дуу гарч би энэ үл мэддэх өөрчлөлтөнд орж байгааг Зүниша түүнийг сонсон Joy Boy эргэж ирлээ гэж хэлдэг. Луфигийн хурил дуусан жимснийхаа жинхэнэ хүч чадлаа нээдэг. Яг энэ үеэр 5 Горосей нарын яриа үргэлжилж бид Гомуно жимсийг нэрийг өөрчилж тэр жимсийг арайч шүү эцэст нь өөрийн болгосон юмсан. Яг л энэ жимс биднээс цутаагаад байгаа юм шиг л байна. Энэ жимсний жинхэнэ нэр нь бол зоон төрлийн хүн жимс, mythical төрөл модель Ника. Эргэн тойрноо өөрийнхөө хүснээр өөрчилдөг эрхчлөөд жимс хэмээн жимсний жинхэнэ нэрийг хэлэхэд Луфи өөрийнхөө бүрэн сэргсэн шинэ хүчээр доор байх Кайдог шууд л татаж дээвэрлөө гаргадаг. Шинэ хүч нь яг л картун шиг байдлаар тулалдагч асар хүчтэй Акита ослуулан дайралт хийдэг нь Кайдод ч хүчтэй нөлөөлж байгаа. Кайдо харин ашгүйдээ чи босцсон юм уу чамтай гоё толдъё гэж бодож байтал нэг үлдэгдэл орж ирээд гай болчих юм гэж хэлэн дахин тэр хоёрын тулаан эхэлдэг. Харин цайзын доор Орочийг далайн чулуугаар хатгаж хүчгүй болгон Комуросаки өөрийнхөө бүгдийг жинхэнэ төрхөө түүнд илчлэн түүн л уурлахад жижигхэн боссон Кизомбо эзэндээ хурж ирэн түүнийг галч татаж орхино. За дээвэрлөө буцаад очиход Кайдо Луфиг дахин нэг залгихад харин Луфи энэ удаа Кайдог дотроос нь зодож түүний дайралт өөрт нь огт нөлөөлөхгүй байгааг бид анзаардаг. Ийхүү Луфи маань өөрийнхөө хүчийг үзэж тэнгэр рүү дүүлэн аврах битэй болж Кайдо руу дайралт хийхэд Кайдо хайбрид хэлбэртэй орж сөрж дайран Луфигийн толгойг цайз руу
цогтгоо. Тэгтэл Люфигийн толгой сунаж доор харж буй бүхий л хүмүүсийг шоконд оруулдаг. Марко ч бас яагаад тэр ийм сонин цагаан өстэй болчихов гэж хэлж амжнаа. Харин Люфи дахин ядарч итсэн ч дахин нэг удаа буцан хуурч юмс дуусаагүй байх шүү гэж хэлдэг. Тэгээ өөрийнхөө хамгийн том цэргүүдээ шалтлаа, 5 жил барьсан цайзаа шалтлаа. Би чамайг зүгээр явуулахгүй гэж хэлэн уурандаа дайралт хийдэг. Люфиж дайралтаас бултан тэнгэрээс аян гатхан түн рүү чиглэлэн шиддэг. Цайзан дотор бүгд л галаас цухтаж амьд гарах боломжуудаа ярилццгаадаг. Ийхүү бүгд хэцүү байдалтай байхад 4-р давхарт байх Райзо нимбогоо ашиглан асар их ус гаргаж ирэхэд Жимби түүнийг нь удирдан цайзын галыг унтрааж эхэлдэг. Гэвч цайзын гадна Ямато Момог илүү хүчилж үйл үсэг хурдл Кайдогийн үүлнүүд бүгд жижигсээд байна гэж хэлгээд Момо сандран өөрийнхөө бүхий л өнгөрснийг санаж зориг орон байдаг бүхнээ гаргаж Люфид өгсөн амлалтаа заавал хүрэх болно гэж хэлэн үргэлжлүүлэн оролцоор л байлаа. Дээвэр дээр Люфи Кайдо руу аянга шидэж түүнийг онсон ч Кайдо түүнээс нь бултдаг. Люфи дахиад аянгийг шиддэгч Кайдо хариу цохилт өгч түүнийг газарлаг хүчтэй цохилоо. Люфи харин газарт байн буцааж дээшлэхэд түүнийг дахин хүчтэй цохидог. Цохилтны үр дүнд Люфи цаашаа маш асар хүчтэй нисдэгэ. Тэгээ нисэж байхдаа Люфи Кайдог нэг гараараа заандан гараасаа татна. Кайдо Люфигийн гараас мултрах гэж олон арга хэрэглэсээр л байгаа ч төдийлөн амжилт үзүүлэхгүй л байна. Харин цайзад гарах гал хараахан бүгд унтраагүй байх ба бүгд Онигашима арал доошоо унаж байгааг мэдэрдэг. Кайдог ялагдаж Онигашима арал унаасай бид үгсэн ч гэсэн бусад гим зэмгүй хүмүүс маань ард иргэд маань амар амгалан 50 амьдрах болно хэмээн баярлж байдаг. Харин Эрдэнэсийн өрөөнд Орочи өөртөө зоосон далайн чулууг авч луу болон хуурдагч 5 толгоноос нь нэг нь л үлдсэн. Би удахгүй шатаж өхнө. Гэхдээ хамгийн сүүлийнхаа хүчээр Одоны удмыг хамт авч явах болно хэмээн Хиори руу дайрдаг. Буцаа дээвэрлүү шилжихэд Люфи Момод яг одоо арлыг холдуул би Кайдог цохих цохилтонд Онигашима өртвөл бүгд үхнэ гэхэд Момо би чадахгүй гэж уйланд дуулнаа. Харин Кайдо үүнийг нь сонсон. Би тэгвэл чиний дайралтыг өөр дээрээ заавал авах болно гэж хэлээд өөрийнхөө хамгийн хүчтэй хуурилтаа орон галаар бүрсэн луу болж Люфигийн дайралтын өдөөс явж байхдаа Вано ус 20 жилийн турш миний иргэшээлд байсаар ирсэн. Ваногийн иргэд өөрсдийг нь аврагчаа хүлээсээр л байгаа гэж хэлэн өдөөс нь давшсаар л байлаа. Люфигийн гар Кайдотой ойртож эхлэхэд гар нь маш халууныг мэдрэхэд Кайдо ч өөртөө багтан чиний гар миний толгоонд хүрэхээс өмнө халуун хайлах болно гэдэг. Люфигийн шинэ хувирал, шинэ хаки гээд бүгд л хосолсон дээр л Кайдогийн толгойтой мөрөлдлөө. Асар хүчтэй аура цацарч Онигашима дах бүхий л хүмүүс Кайдогийн ялагдлыг цайзаар дөрөн орилсоор хэсэг өршлөгддөг. Орочи Хиори руу дайрах үед Денжиро ирж Орочигийн оршихыг үгүй идгээ. Дээвэр дээр болох хүчтэй мөргөлдөөний үеэр Кайдо Люфиг би чамайг ингэж хол явна гэж төсөөлсөнгүй хэмээн өнгөрснөө дурсан. Өөрийг нь засгийн газарч захирч чадахгүй байгааг санан цагаан сахалтай амтран Рокс далайн дээрэмчд болон түнтэй цааш болсон бүхий л адал явдлаас санаж эхэлдэг. Харин цайзын доор Момо Люфиг ялах болно би мэдэж байна. Харин би Онигашимаг аюулгүй газарт болох болно гэж хэлдэг. Цайз дотор Жимби Райзогийн ус цайзын ихэнх хэсэгт очин бүгдийнх нь амийг аварч чаддаг. Яг энэ үед Денжиро Хиори цөгдөн он удаан жил та их зовлон үзлээ хэмээн үхийдэг. Хэсэг өөрчлөгдөн Кайдогийн үйл бүр мөсөн алга болон Момо өөрийнхөө үйлийг үүсгэж амждаг. Кайдо ялагдлаа мэдрэн Люфигээс дэрсэн малгайтай чи яг ямар ертөнц бүтээхийг хүсдэг юм бэ? Гэхэд Люфи миний бүхий л найзууд хүснээр иддэг эрх чөлөөтэй ертөнцийг би хүсэж байна гэж хэлээд Кайдог хүчтэй зөвхөн Ваногийн доор орших халуун лаваараа унгахдаа Кингдээ ярьсан яриагаа дахин нэг удаа сандгаа. Кинг ер нь намайг яг хэн дийлхийг би мэдлээ. Хэн дийлнэ гэж Joy Boy гэснээр эцсийн дулаан дуусаж Момо Онигашимаг аварч бүгд 2 Йонког дийлсэндээ баярлахад Усоп бэртсэн Кинемонг, Франки бэртсэн Зорог нэг давхар тавьчирснаар бүгд шаламгайлнаа. Ваногийн гадна Момо Зүнишад Ваногийн хамгаалтыг эвдүүлмээргүй байгаагаар хэлэн Зүнишаач түүний шийдвэрийг хүндэлж цааш явдаг. Харин Бист далайн дээрэмчид Кайдог ялагдсанд итгэлгүй бүгд буцаад дайндаж эхэлж байдаг. Төд төдөлгүй асар том лава төсөлд болж Люфигийн Кайдог цогсон цохилтын хүч ийхүү илэрч бүгд Кайдог ялагдсанд итгэдэг. За Флаур хотод байгаа иргэд энэ бүгдийг харан гайхах үед асар холоос ирэх аврах том ягаан луг бүгд л Кайдо байна гэж бодон айхад тэдэн дээр Момо ирж би бол Кайдо биш ээ. Саяны төсөлд бол Кайдогийн сүүлийн амьсгал байсан юм хэмээн хэлээд өөрийнхөө хүн төрхөнд хувирахад Денжиро тэднийг Ваногийн ард иргэдэд дахин танилцуулдаг. Тэдний төрхийг нь л харан Аказаягийн 9 хэмээн хүмүүс ойролцоодог. Хүмүүс Токио ахагийн зөгнөлд ийхүү итгэдэг. Харин Ямато өөрийгөө Кайдогийн хүү гэж хэлэн би дэрсэн малгайтан болох болно гэж хэлэхэд бүгд дуртай байсан ч
Хинч Люфигийн одоо зөвшөөрлгүйгээр багтаа хүн авч чадахгүй болохоор Люфиг одоо сэрхийг хүлээхээр болтгоо. Ингээд буцаад Flower хотод очиход Момо утаан дундаас нас бий гүйтсэн төрхөө ил болгон өөрийгөө Одоны хүү Момоносуки хэмээн зарлаж одооноос дахин боочлол байхгүй хэмээн зарлаж Ваног Кайдо Орочи хоёр одооноос захирахгүй. Ваног одооноос та нар хүсвэл би удирдах хуучны сайхан бүхнийг сэргээх болно. Энд ирэх аялалдаа би маш хүчтэй анд нөхөдтэй болж тэднийхээ хамтаар Кайдог буулгаж авснаа хэлэхэд хотын бүхий л хүмүүс Момогийн үгэнд итгэж ядан баярлж эхэлдэг. За энэхүү Момо чангаар орилж Ваногийн ард иргэдийг байлдан дагуулж эхэлдэг. Энэ үед 5 горосоо нар Вано дээр болсон үйл явдлыг ярилцаж Люфигийн Awaken жимсэгч ярилцсан яахаа ярилцгаанаа. Мөн дээрээс нь CP нойлын цутаасан баачка Робин ч одоо авчирч чадаагүй байхыг мэдээд түүнд уурладаг. 7 хоног өнгөрч одоо Ваногийн бүхий л түүх хичээл гээд системийг тэр чигээр нь өөрчилж түүхийг шинээр нь одоо хүүхдүүдэд ярьж эхлэх болно. Бүхий л хүмүүс гизээ цадтал идэж цэвэр ус сууж эхэлдэг. Ийхүү Зоро болон Люфи сэрж сархад мах нэхэхэд одоо бүгд л баярлж эхэлнэ. За ингэснээр манайхан хамтдаа халуун усанд орж Козуки гэр бүлийн иргэн ирэлт хэмээн том найр зохиодог. Энэ тэндэл бүгд буцаад recover хийж байхад тэдэнд шин сонин ирэхэд шин Йонко болон Йонко нарын ялагдал гих гарчигтай байлаа. Энэ үеэр нэгэн үл мэдэгдэх одоо усан цэргийн адмирал Ванор ирж байгаа харагдана. Мөн Love Kid Luffy гурийн шагнал бүгд 3 тэрбум бэри болсон байгааг бид мэддэг. За энэхүү бүгд л баяраа тэмдэглэж байхад цайзын доор Робин болон урт хамарт хоёр арлын Poneglyph-ийн талаар ярилцаж байхад улаан хамарт өөрийгөө Момогийн өвөө гэдгээ хэлэхэд Робин шоконд орлоо. Робин түүнээс Arabasta-гийн Poneglyph дээр эртний зэвсгийн нэг болох Плутон Ванод нуугдаж байгаа гэж бичигдсэн байдаг гэж асуун. Одоо тэд цааш яваад хэсэг өөрчлөгддөг. Югоку гих шин тэнгисийн цэргийн адмирал Люфигийн толгойг авахаар Ванор урьж байгаа нь ил болдог. Харин бүгд найрлаж байхад Кит тэдэн дээр ирэн муу дэрсэн малгад би чамайг алах болно доо гэж уурлахад Люфи учрыг нь ойлгохгүй асуухад Кит түнд шин 4 Йонкогийн зургийг харуулдаг. За шин 4 Йонко бол алиалагч Баги, улаан ус Шанкс, хар сахалт мөн Люфи байх болно. Бүгд гайхацгааж байх үед Рёгоку ойрцоор л байлаа. Түүний чадвар бол байгалийн чадвар бөгөөд Flower хотод ойртох үед Денжиро, Райза болон бусад нь түүнийг одоо мэдэрч түүнтэй хүч үздэг. Гэтэл шинэ адмиралын хүч үнэхээр л хүчтэй байж таарч тэд хаанч хүрч чаддаггүй. Люфиг л алж чадах юм бол Ваногийн иргэд надаа ямар ч хамаагүй тэднийг алж чадна гэхэд Ямато ирж түүнийг хүчтэй зохиход өөрийгөө Кайдогийн хүү гэж хэлэхэд Момоч бас түн дээр ирж луу төрхөндөө орж түүнийг одоо тогтоож чаднаа. Харин Ваногийн гадаа Шанкс ирсэн байх ба Шанксын багийнхан бүгд л ашгүй нэг Люфитэй уулзахнаа гэж бодтол одоо Шанкс хүмүүстэй бид Люфитэй уулзахгүй. Ойрхон асуудлыг шийдчихээ цааш явж One Piece-ийг олох болно гэж хэлдэг. Харин Тэнгисийн цэргийн төв байран дээр Сабо Нефертаригийн одоо хааныг алсан гэх мэдээ гарч дэлхийгээр тарж байлаа. Фужиторо болон Рюгокугийн эсрэг одоо хувьсгалчдын аримт тулалдсан ч эцэст нь хэнийг ч барьж чадахгүйгээр тулаан өндөрсөн байгаа. За энэ тентхийн хүмүүс бүгд л засгийн газрын эсрэг босож байгаа нь Саботой үнэхээр шууд холбоотой. Сабо одоо бүр яг дэлхийн баатар гэх цолыг хүртээд байна гэж ярилцдаг. Вано дээр буцаад очвол Момоч дээр бүгд л адмиралд ялагдсан амьдралынхаа хүчийг соруулж байлаа. Харин энэ үеэр Робин, Лав, улаан амарт гурав цайзын маш гүн нууц хэсэг рүү орж маш удаан доош явж байхад гинэт нэгэн гэрэл цацрахад хаанаас энэ гэрэл гарч байгаа юм болоо гэж сонирхоод гайхаад очиод хартал газар доорх бүхэл бүтэн хот байхыг харнаа. Улаан амарт тэдэнд энэ бол 800 жилийн өмнөх Вано. Харин яаж юм босныг нь бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний мэдхээр бол 800 жилийн өмнө Вано газрын гадархтай ойролцоо өндөрт одоо юм асар том улс байсан юм аа. Цаг хугацаа явахын хэрээр хоёр талд асар том хан үүсэж борооны усанд хот живсэн юм аа хэмээн одоо Ваногийн Road Poneglyph-ийг тэдэнд үзүүлж дэрсэн малгайтууд Лавтайл дүрэхэд одоо ганцхан Road Poneglyph дутууг хэлдэг. За харин урт хамарт тэр хоёрт одоо бүр доош явбал Плутон байгаа гэж ярьдаг. Би ч одоо харж байгаагүй хоёрт харуулах нь ч одоо зөв эсгээч мэдэхгүй байна л гэж хэлнэ. Гэхдээ одоо Плутоныг эзэмшихийн тулд Ваногийн хоёр талын ханыг нурааж Ваног дэлхийд нээлттэй болох болно гэхэд Робин түүнээс тэгвэл Оден яг яагаад дэлхийд одоо Ваног нээхийг хүссэн юм болоо гэж асуувал одоо би хүүгээ тэр дэлхийгээр тойрон аялаад явахдаа яг юу мэдсэнийг үнэхээр мэдэхгүй учраас хариулт өгч чадахгүй юм байна гэж хэлж байгаа. За буцаад газар руу очивол адмирал бүгдийг нь барьж аваад Люфиг дууд эсвэл бүгд өгнэ л гэж хэлж байна. Момо эсэргүүцсээр л байлаа. Би Люфи дахин ч найдмааргүй байна гэж одоо уурлан Кайдогийн галлаар төрөлтгийн техникийг одоо дуурайгаад хитэл одоо тэр нь болоод адмиралыг гайхшуулж би хэрэг үүнд
яг өртсөн бол үнэхээр л эвгүйдэх байлаа шүү гэж удан. Дахин дайралт хийх гэж оролдоход холоос мэдрэгдэх хааны акийг одоо мэдрэн түүнийх нь хүчинд нь автан одоо жирийн хөрөлд ордгоо. Шанксыг ирсэнд одоо гайхан айж авахад Шанкс түүнээс чи шинэ ирнээс тэгж их айгаад байгаа юм уу гэж асууна. Рюкокош түүнээс айн одоо Ваногоос явдгаа. Харин хотоос тэднийг Луфи, Жимбэ, Санжи, Зоро дөрөв ажиглаж байсан ба самурай найз нараа одоо ямар мундаг болж байгааг харан бүгд л та магтдгаа. Шанксыг ирсэн юм байх та гэж одоо Луфи эргэлздэг юм байлаа. Нэг мэддэггүй. За үүний дараахан улаан амарт өөрийгөө бусдтай хэл болон би та нарт улсаа удирдах чинь туслая. Харин намайг олон нийтэд үнэхээр дэлгэж болохгүй олон нийтээс нуух ёстой шүү гэж хэлдэг. Шинобууч буцаад үзэсгэлэнтэй төрхөө олж аван одоо Робин Луфигээс Ваногийн дор Плутон байгаа юм байна. Чи авахыг хүсэж байна уу гэхэд Луфи хинэгчгүй гээгүй би л авахгүй тэр чинь надад хэрэггүй гэхэд Робин ч нэг гайхсангүй харин яг Оден яг яагаад Ваног дэлхийд нэгийг хүссэн юм болоо гэж бодсоор хоцортгоо. За ингээд хэд хоног өнгөрч Вано буцаад энгийн өдрүүдтэй орлоо. Момо Зорогоос сэлмийн уурдлаг заагаад өг гэж асуухаар хурж иртэл тэд Алужэний бомб руу хөдөлсөн байлаа. Харин бомбон дээр Луфи, Кид, Лав гурав аль зүг рүү явахаа шодон шийдэж байна. Хамгийн гайхалтай нь Баги Йонко болж түүний дор Миха Крокодайл хорон одоо Кросс Гилд гэж одоо нэгдэл үсгэн Багийг толгойгч орно. Одоо тавьсан учраас Йонко болсон гэдэг нь хамгийн гайхалтай нь байлаа. За үнэхээр солиотой. Тэгээ хин ч үнд нийтэгдэггүй маа. За Ямато Луфигийн багт хэлсхийг үнэхээр хүссэн ч энэ удаа ягаад ч Ванад үлдэхээр шийдвэр гаргасан байдаг. Энэхүү шийдвэрээ Момод хэлэн тэгэд хамтдаа бомб нисдэгэ. Момо баяртай ч гэж хэлэхгүйгээр явлаа гэж уурлан бомб руу бүр яаран очиход Лав Кид Луфи нар Алужэний одоо ингээд баг аван тус тусынхаа замдаа гарах гэж байлаа. Кинемон Луфид уурлахад Момо Луфигээс үлдээч гэж нулимс дүүрэн нүдэрээ уйлан гойход Луфи түнлүү дэрсэн малгатынхаа тугаа шидэн үүнийг Ванад өлөг. Ванатой тэршилцсэн хинч бай миний найзаар оролцсон гэсүгэ. Нэг үгээр миний дайсан. Тэгэхээр юу ч болсон бид артчин байх болно гэж хэлэн тэд замдаа гарлаа. За энхүү Вано арк маань өндөрлж байна. За үнэхээр л сайн товчлолоо шүү. Тэгээ энд тэндээс нь үйл явдлын амар ингээд мерсер ярьсан юм шиг санагдаж байгаа бол үйл явдлын дараалал маань яг ингэж гарч байгаа шүү. Бас дээрэс нь нэлийн том арк байла. За тэгээ бичлэг таалагдсан бол лайка дараа суугаа захиалаад үзээрэй. Тэгээ тун утахгүй 100 мянган болох гэж байгаа юм байна штэ. Дараагийн бичлэгээр тун утахгүй уулзтлаа. Түр баяр та.